Бид хаашаа явж байна вэ? Энэ лекцээр бид юу сурах вэ? Сурахыг зорж байгаа зүйлс маань юу вэ гэдгийг эхлээд үзье. Нэгт энэ лекцийг үзээд та нар Бурхныг гэрээний эзэн гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Бид Бурхныг мэдэх тухай үзэж байгааг санаарай. Бурхныг мэдхийн тулд тэр бол гэрээний эзэн гэдэг нь ямар утгатай болохыг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт бид Бурхныг хэрхэн мэдэх вэ гэж би хэлээгүй. Харин бид Бурхныг хэрхэн мэдэх ёстой вэ гэж хэлснийг минь анзаарна уу? Ингэж хэлэх нь тодорхой утга санааг агуулж байгааг хичээлийн явцад та бүхэн харнаа. Гуравт нь бид яагаад төрүүлж Бурхны мэдлэгийг үзэх гэж байна вэ? Бид дөнгөж сая илчиллийн онол сургаалыг үзэж дууслаа. Тэгээд Бурхны тухай онол сургаалыг үзэж эхлэх гэж байна. Өөрөөр хэлбэл Бурхан гэж хин юм бэ гэдгийг үзнэ. Энэ лекцээр нэг онол сургаалаас нөгөө рүү шилжихээс гадна мөн энэ хоёр онол сургаалын хоорондын уялдаа холбоог үзэх юм. Эцэст нь би та нарт энэ видеогоороо өөртөө хэрэгжүүлэх зүйлсийг хэлж өгөхгүй ч үүнийг бид хичээлийн үеэр хамтдаа хийх болно. Тэгэхдээ энэ видеогоор та нар өөртөө хэрэгжүүлэх ямар зүйлс байж болохыг харан өөрсдөө бэлдэнэ үү гэж хүсэж байна. За ингээд эхэлье. Юуны түрүүнд та нараас нэг асуулт асуун эхлэе. Энэ бол маш том асуулт юм. Библи Бурхныг юу гэж тодорхойлсон байдаг вэ? За одоо видеого та төр зогсоогоод энэ асуултын хариултыг эргцүүлэн бодоорой. Та өөрийн хариултаа цаасан дээр тэмдэглээд аваарай. Библи Бурхныг юу гэж тодорхойлсон байдаг вэ? Та нарын зарим чинь Библи дэх Бурхны нэрүүдийг бичсэн байх. Жайра, хангагч, бүхнийг чадагч, бүтээгч гэдэл. Зарим чинь түүний шин чанарыг бичсэн байх. Бид удахгүй түүний шин чанарын тухай үзэх болно. Библи Бурхны тухай энэ бүхнийг өгүүлсэн байдаг ч түүнийг тодорхойлсон нэг л үг бусдаас илүүгээр байдаг. Бурхан өөрийгөө Библиэд тодорхойлон хэлсэн нэг л үг байдаг. Библи Бурхныг эзэн гэж тодорхойлжээ. Джон Фрейм ийхүү хэлсэн. Бурхны тухай бидний мэдэх хэрэгтэй хамгийн ихний зүйл бол ер нь ганц зүйл бол тэрээр эзэн юм. Бичвэрт энэ нэр, энэ тодтгол хамгийн гол нь болж гардаг. Яагаад энэ нэр юм бэ? Яагаад эзэн гэдэг нэр нь Библиэд хамгийн гол нь юм бэ? Би энэ хичээлээр фреймing энэ санааг илүү гаргаж ирэх болно. Энд унших зүйлсийг илүү нарийн ойлгохыг хүсэж байвал танд Джон Фреймing бичсэн Бурхны тухай онол сургаал номыг теологийн цахим номын сангаас авч уншихыг зөвлөе. Эсвэл түүний бичсэн Бурхны мэдлэгийн тухай онол сургаал номыг нь уншиж болно. Энэ хоёр ном хоёулаа энэ сэдвийн талаар уншихад тохирсон сайн бүтээлүүд байгаа. Тэгэхдээ Бурхны мэдлэгийн тухай онол сургаал ном нь теологийн цахим номын санд байхгүй байгаа. Яагаад Бурхан бол эзэн юм гэдэг нь бичвэрт голлох байр суурьтай байдаг юм бэ? Үүний тулд Гитлэл номын 3 дугаар бүлгийг авч үзэх хэрэгтэй. Гитлэл 3 дугаар бүлэгт Бурхан Синай уулын биелд галд автсан бутнаас Мөсетэй ярьдаг. Бурхан түүнд хэлэхдээ Авраам, Исаак, Яаков нарт өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд Бурхан Израильчуудыг аврах цаг боллоо. Тиймээс Мөсе Израильчуудыг Египтээс дагуулan гарах ёстой гэж хэлжээ. Мөсе үүнд эргэлзэн Бурханаас дараахыг асуужээ. Хараач, би Израилийн хүүгүүдээр очиж тэдэнд эцэг өвгдийн чинь Бурхан намайг та нар руу илгээв гэж хэлэхэд тэд надаас түүний нэр хинбэ гэж асуувал би тэдэнд юу гэж хэлэх вэ? Мөсе Бурханаас нэрийг нь асуужээ. Египтийн бурхад бүгд оноос нэртэй байдаг. Канааны бурхад ч нэртэй байдаг. Би энэ Бурхныг харж чадахгүй байна. Түүнийг хэн гэж дуудах вэ? Хэмээжээ. Бурхан хариуд нь би бол би байгаа гэж хэлв. Энэ нэр яагаад тийм чухал ач холбогдолтойг үзье? Нэгдүгээрт Бурхан өөрийгөө би байгаа гэж хэлэхдээ энэ үгийг ашиглажээ. Еврей хэлэнд үг бүр нь үгийн үндэстэй байдгийг та нар мэднэ. Энэ үгийн үндэс нь Йеховахе юм а. Грек хэлэнд энэ бол иего, иеми гэсэн үг байна. Шууд л би байгаа гэсэн үг байна. Энэ маш чухал юм шүү. Үүний утга санаа нь юу вэ? Энд хэд хэдэн утга санаа бай.
Бурхан өөрийгөө би байгаа гэж нэрлэжээ. Тэр үргэлж байсан байх нь, тэр бүхнийг байлгадаг байх нь. Өөрөөр хэлбэл тэр бол бүтээгч. Бурхан өөрийнхөө нэрийг Мосед инхүү тодорхойлж өгчээ. Өөрийгөө тодорхойлон хэлэх ганц л үг нь би байгаа гэсэн үг байна. Нарны бурхан, эсвэл наран доторх бурхан, хурд тунцсны бурхан, үржил шимийн бурхан биш. Харин би байгаа бурхан, бүх зүйлийг байлгадаг бурхан гэсэн ажээ. Бурхан цааш нь үргэлжлүүлэн Мосед Израилийн хүүгүүдэд чи эцэг өвгдийн чинь бурхан, Авраамийн бурхан, Исаакийн бурхан, Яаковын бурхан эзэн намайг та нар руу илгээв гэж хэлээрэй гэсэн. Бурхан дахин өөр нэрийг өгч байна. Энэ нэрийг эзэн гэж орчуулжээ. Еврей хэл дээр эзэн гэсэн үг нь ямар утгатай вэ? Энэ үг нь би байгаа гэсэн үгтэй нэг үндэстэй үг юм. Энэ хоёр үг хоорондоо их холбоотой үгс юм аа. Эзэн бол би байгаа юм. Тэгвэл яагаад энэ нэр Библиэд голлох нэр болдог юм бэ? Үүнийг цаашид үргэлжлүүлэн авч үзье. Гитлэл номын 3 дугаар бүлгийн 13-аас 15 дээр энэ нь мөнхөд миний нэр бөгөөд үеийн үед миний дурсгалт нэр юм гэжээ. Бурхан өөрийгөө танилцуулахдаа би байгаа, эзэн гэсэн нэрсийг ашиглажээ. Энэ бол Бурханы нэр байх нь. Өөр ямар ч бурханд ийм нэр байдаггүй. Тэр ямар ч бурхантай адил биш. Энд нэг маш чухал зүйл болж байна. Бурхан өөрийнхөө нэрийг Мосед хэлж байна. Яахвэ, эзэн гэсэн нэрээр Бурхан ард түмэндээ өөрийгөө таниулахыг хүсжээ. Үүнийг бид хожуу Бурхан Израилийг Египтийн боолчлолоос чөлөөсний дараа хардаг. Израильчууд цөлд тэнүүчилж явсаар анх Мосед Синай уулан дээр Бурханы нэрийг сонссон. Гэтэл 3 дугаар бүлэгт гардаг газарт эргээд ирсэн байдаг. Энэ газар Бурхан Израильчуудад гэрээ байгуулж хуйлаа өгдөг. Өгсөн хууль нь ямар үгээр эхэлсэн байдаг билээ. Гэтэл 20 дугаар бүлгийн 1-2 дээр Бурхан энэ бүх үгийг айлдан хэлжээ. Чамайг Египтийн газраас боолчлолын гэрээс гаргасан би эзэн, чиний Бурхан гэж хэлсэн. Бурхан өөртөө гэрээ байгуулсан ард түмэндээ өөрийгөө дуудуулах эзэн, би байгаа гэсэн нэрийг өөртөө өгчээ. Тэр бол би байгаа юм. Түүнтэй харилцаатай хүмүүс нь түүнийг эзэн гэж дуудах ёстой ажээ. Бурханыг ийхүү дуудах нь зөвхөн хуучин гэрээнд гараа зогсолгүй, шинэ гэрээнд ч Есүс өөрийнхөө тухай бас хэлжээ. Есүс тэдэнд үннээр би та нарт хэлээ. Авраамаас өмнө би байгаа гэж айлдав. Тэгтэл тэд түүн рүү чулуутахаар чулуу шүүрэн авахд гэж Иохан номын 8 дугаар бүлгийн 58 дээр гарч байгаа. Энэ ишлэлд би байгаа гэсэн шинэ гэрээний Иеми гэсэн грек үг нь грек хэлэн дээр хуучин гэрээний гитлэл 3 дугаар бүлэгт гардаг үгтэй яг адил үг байгаа юм а. Есүс би бол би байгаа гэж хэлжээ. Тэр бол Бурхан ажээ. Яагаад Юудын удирдагчид түн рүү чулуу нүүлгэх гэж заавдав? Яагаад гэвэл Есүс өөрийгөө тэдний Бурханы нэрээр нэрлэж өөрийгөө тэдний Бурхан гэж хэлсэн болохоор юм шүү дээ. Энэ талаар бүгдээрээ Христийн он сургаалыг үзэхдээ илүү дэлгэрэнгүй ярина. Энд анхаарах зүйл нь Бурханы гэрээ хийхдээ ашигласан нэрээр Есүс өөрийгөө дуудсан явдал юм. Шинэ гэрээг байгуулахдаа Бурхан энэ нэрийг дахин өөртөө оноо ашигласан байгааг бид харж байна. Тэгэхээр Бурхан гэж хэн бэ? Бурхан бол эзэн. Ямар янзын эзэн юм бэ? Бурхан бол гэрээ байгуулсан эзэн. Эндээс танд нэмээд асуулт урган гарч ирж байгаа баха.